Хүүхдүүдээ өнөөдрийн үлгэрд маань ямар үлгэрийн бааtruуд дүр гарснаа сайн бодоод зурхан нэ шүү. Сайн байцгаана уу? Намайг Солонгоо гэдэг. Би Хэрлэн сумын 15 дугаар цэцэрлэгийн багш байна. Бүлгийн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх зорилгоор эцэг хасран хамгаалагчдаас Google Forms ашиглан судалгаа авсан байгаа. Уг судалгаа нь 4 хүүхэд гэртээ намын болонтой гэсэн судалгаа гарсан байгаа. Иймд багш бүлгийн хүүхдүүдийг эцэг хасран хамгаалагчд гэртээ намын болонтой болох тал дээр зөвлөгөө өгч ажилласан байгаа. Сайн байцгаана уу? Намайг Нэнтэн цэцэг гэдэг. Манай охин 15 дугаар цэцэрлэгийн бэлтгэл Б-блэг суралцдаг байгаа. Манайх бүлгийн багшийнхаа зөвлснөөр гэртээ номын болонтой болсон байгаа. Манай номын болонд олонгууд хүүхдийн ярьдаг ном, үлгэрийн ном, сургамжит өгүүлэлгүүд, сонин мэдхүүн номнууд багтсан байгаа. За хүүхдтэй арай болгон цаг гаргаж өгч үлгэр ярьж өгснөөр хүүхд маань буцаад биднэрт ойлгосон зүйлээ ярьж өгөх, дүүтэйгээ мөн үлгэрийн бааtruудынхаа дүрт хувирч тоглох, өөрийгөө илэрхийлэх давуу талуудтай байдаг. Мөн үлгэрийн бааtruудаа дуурайлгаж төрслөж зурдаг болсон байгаа. Тэр нь олонгууд зурх чадрыг нь илүү их хөгжүүлж өгсөн байгаа. Аав ээжүүдэд багш ном унших талаар зөвлөснөөр хүүхдтэй өдөр бүр ном уншиж өгөхөд захин утаснаас холдож тухайн үйл явдлыг ойлгож үлгэрээр дамжуулан зөв бурууг ялгаж сурах мөн ах эгчтэй номныхаа талаар ярьж өгөх зэрэг манай хүүд хахиж заргасан гэсэн сэтгэлийг ангийн гүрэх чадраад өдөр бүр сэтгэлээ бичиж ирүүлж байгаа.